За яг одоо миний Хонконгийн аялал маань замын үдээс эхэлж байна. Тэгээ замын үдээс би шууд хөхөт ордог автобусанд суусан байна. За энэ автобус нь яадаг вэ гэхээр хил дээр өөр ямар нэгэн машин солиод хилд авах шаардлага байхгүй. Энэ автобусаараа шууд хилд аваад цаашаага хөхөт ордог байгаа. За Гуанчжууд байна. Тэгээд өнөөдөр буусан За яг одоо метроны буудлын явж байна. Тэгээд өглөө 8 гэж болно гарсан. Тэгтээ хоцорсон айгүй олон буудал явсан учраас та нар маань ч гэсэн хэрвээ онгоцны ч юм уу бугааны билет гэсэн бол Гуанчжууд эрт гарч байгаарай. Учир нь гэвэл Гуанчжуу маш том юм билээ. ам 250-аар шатчлаа. Буцаачлахгүй гээд тэгээд дахиад 250-аар билет аваад одоо тэгээд онгоцоор ниссэн юм шиг л үнэтэй байж ин дөө. За тэгээ богоондоо заавал 15 минутын өмнө ирж суусан байх хэвээр. Хэрэг 15 минутын дараа нь ирээд суух юм бол та нар яаж гойсоо оруулахгүй. За тэгээд гадаад хүмүүс нь заавал ийшээ пассвортоо өгчээж орно шүү. Гуанчжуугаас Хонконг хүртэл 30 минут тутамд гаврны галтрыг бол явж яадаг. Тэгээд 2 төрлөөдөг. Тэр нь болохоор цаг 30 минут явах, эсвэл 50 минут явах гэж яадаг. 50 минутын замдаа нэг ч зогсохгүй. Цаг 30 нь болохоор замдаа байнга зогсноо гэсэн үг. За урдны галт тэрэгний маань давуу тал нь болохоор дотроо ресторантай. Тэгээд Wi-Fi-тай. Wi-Fi-аараа хаана явж байгааг харж болно гэсэн үг. За Хонконгийн хил дээр ирсэн байна. Тэгээд та бүхэн англиар бичсэн байгааг анзаарч байгаа. Хонконгд ерөөсөө 2 хил гололж явдаг. Тэгээд англи хэл, Гуандон хэл гэсэн 2 хэлээр ярилцдаг учраас та бүхэнд аялахад илүү амар ах болно. За Хонконгийн хэл ерөөсөө таныг галт тэрэгнээс чинь буунгуутал дээшээгээ гараал бараг байгаа. Тэгээд хэлээр гарах маш амархан. Яах гэж ирж байгаа ингээд хэдийд асуултанд хариулаад болоо ерөөхдөө. Одоо метрон цух гээд явж байна. Им автобус гээд карт авсан. Circle гээд зард юм байлээ. Энийг авчвал их амар юм байлээ. Метро, зайв, трамвай өөр бараг худалдаа авалт болгоны хийж болохоор энэ карт нь 7 жилийн хугацаатай юм байлээ. Тэгэхээр та нар буучаад энэ картыг авал илүү амар шүү. За буудалд ороод ирсэн байна. Бид нэр буудлаа booking.com-оос захисан. Тэгээд буудал ерөнхийдөө яг төвд байрладаг байгаа. Одоо буудлаасаа гараад хувцас солилцсон ямар ч байсан Хонконгийн эхний өдрийг өнгөрөөхгөөд тэгээд нэг хальт жижиг street food идчихэд тэгээд төв орж үзгээд явах гад байж. За Хонконгд ерөнхийдөө бол трамваяар явах бол хамгийн зохимжтой гэж би бодсон. Тэгээд Хонконгд төөрөх магадлал айгүй их учраас та бүхэн маань заавал буудлынхаа ресепшн хэсэг дээрээс цаасан мап аваарай. За Хонконг бол ерөөсөө хятад шиг биш машины татвар айгүй бага байдаг учраас та бол ирээд айгүй гоё машинуудыг олон харах боломжтой. За төөрж явж байгаа Хонконгийн номын сангийн гадаа хүрээд ирсэн байдیں۔ За одоо Хонконг Times Square гээд ерөнхийдөө яг төв рүү нь бол явж лээ. Тэгээд тэндээс очиж идэх юм болж авч иднэ. За яг одоо та нарын харж байгаа дүрс бол Хонконг Times Square хамгийн одоо алдартай яг төв хэсэг нь гэж үзэж болно. За хоолны хувьд гэх юм бол бүр бүхэл төрлийн янз бүрийн улсын хоол байдаг. Тэгээд яг өнөөдөр энэ удаад бид нэр chicken идэх чинь. Тэгээд нэг тийм Korean chicken нэг газар ороод ирсэн байна. За Хонконг бол дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг ч гэсэндээ алдартай брэндүүдийн хувьд бол айгүй авууштай. Яа тэгэхээр Хонконг руу ямар нэгэн татвар төлөвлөж
оруулж ирдгүү учраас хятадыг бодвол харьцангуй хямдхан яг тэр брендийн тэр үнээр нь авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр Хонконгт худалдан авалт гэвэл айгүй тохиромжтой. За би яг цагаан сарын үеэр очиж таарсан учраас хүн ам арай багтай байна. Та нарын бичлэгэн дээрээс харах юм бол Хонконг бол айгүй их хүн амтай жуулч их доод. За Хонконгд ийм жижигхэн галерейнууд хаас айгүй байж идэг. Тэгээд айгүй арт хөгжсөн газар гэж би удаа бодсон. За эндхийн bubble tea бол миний амьдралтаа орсон хамгийн гоё bubble tea-ний нэг байсан. За яг одоо та нарт энэ харагдаж байгаа дүрс болохоор Хонконгийн хамгийн ерөнхийдөө алдартай бомбуудын нэг. Тэгээд яг цаатал тэр харагдаж байгаа том өндөр барилгууд бол ерөнхийдөө яг Хонконг. За тэгээд яг бидний зогсож байгаа газар болохоор арай өөр нэртэй арал болж явд юм бэлээ. Тэгээд хамгийн гол нь энэ газар яг юу байдаг вэ гэхээр ирж зураг авахулж болно. Тэгээд бас айгүй олон алдартай хүмүүсийн гарын хээ байдаг. Энэ Хонконгийн яг лазерын шоу болохоор орой 8 цагт эхэлдэг юм билээ шүү.你小心，一吻便顛倒眾生，一吻便加一個人，給你拯救的體溫，總會再捐給某人，一吻便。За яг одоо буул руугаа явах гэж байна. Тэгээд тэр харагдаж байгаа цагны яг доод талд нь завийн зогсоол байгаа. За энэ завь нь болохоор $2-3 гэж илүү ямар ч хэсэг айгүй хямдхан юм бэлээ. Тэгээд автобус карта уншуулад орж болно. Бэлэн мөнгөөр ч гэсэн орж болох юм бэлээ шүү. За Хонконгийн street food бол айгүй алдартай. Тэгээд та нар хэрвээ Хонконгт ирэх юм бол заавал street food-ийн ямар нэг амттан авч идээ гэж би хувьдаа зөвлөж байна. За миний нэг дахь өдрийн влогийн хүрээнд ингээд дуусч байна. Тэгээд Disneyland гэсэн влог болон Хонконгт дахиад 3 дахь өдөр нь юу басан талаар үзэхэд хүсвэл subscribe хийгээ хүлээж аваарай.